Өнөөдөр бид хуучны цөөнгийн хүсвэрээс мэдээлэл авдаг цагаар тоцорч интернет байхад л хүмүүр сэтгүүлчийн үргийг амархан гүйцэтгэх болсон билээ. Мэдээллийг түргэн шуурхай олон их сурвалж, олон өнцгөр хүлээн авах боломж бүртгэн зэрэгцээ, худал мэдээ, хэл туйлшрал, талцал зэрэг цөөнгөө асуудалд мөн бий болсон. Сонирхсан сэдвийг өгүүлдэхэд та эцэс төгсгөлгүй мэдээлэлтэй нүр тул болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ? Сэхэт медиагийн зүгээс сонсогч тань зориулж, дэлхийд дахин дүрмж буй олон салбарын үйл явдал баримттай, нотлохоотой, шинжлэх ухаанчаар хандан, нягтлан хүргэж байна. Сэхэтэн нягтлав. За өглөө энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд бэлгүнэ. Баярлалаа. За чиний хувьд Америк нэгдсэн улсад бакалаврынхаа зэргийг аваад, сураад, суралцаад төгсөөд энчэнэ бүр ажиллаад, тэгээд эх орондоо буцаад, энэ хугацаанд ингээ Америкийг гаднаас нь харж яхад бол үнэхээр шоконд ормоор үйл явдлууд олон тохиолдсон гэдэгт бол би итгэлтэй. Тэгээд ялангуяа сүүлчийн 10 гаруй хоногийн хугацаанд бол бүр үнэхээр шоконд оруулмаар үйл явдлууд боллоо. Тэгэхээр чиний хувьд ингээд Америкийг гаднаас нь хуучин дотор нь байсан хүний хувьд харж байхад ямар сэтгэл төрж ийн сүүлийн үед? Би яг үнэ хэлэхэд бол амар тийм шоконд орсон байдалтай бол байгаа байхгүй юу? Энэ үйл явцтай холбоотой мэдээгээр гадаад мэдээг эхлүүлж байна. За Америк нэгдсэн улсын цагдаа хүчнийхэн конгрессийн ордон руу дайрж орсон жагсагчдыг тарааж тэгээд ингээ харж байхад би юу н ямар улсад амьдраад ямар улсад сууршаад байсан бэ? Одоо анх Америк руу явж байхдаа арай ч ийм улс руу явж гин гэж би бол үнэхээр төсөөлөөгүй. Зөв байдлыг хяналтандаа авсны дараагаар одоо тус улсын конгресс нэгдсэн чуулганаа хуралдууллаа. За конгрессийн нэгдсэн хуралдаанаар 11 дугаар сарын 3-нд болсон. Тэгээд энэ яалчгүй одоо өнгөрсөн 7 хоногт болсон. Одоо конгрессийн байшин руу ерөнхийлөгч Трампын одоо дэмжигчид дайрсан үйл явдал алчгүй байл л та тий. Миний хувьд яг 13 онд Америк нэгдсэн улсад ирсэн. Одоо ингээд 7 дахь жилдээ амьдарч байна. Тэгэхээр ер нь бол 3 дахь ерөнхийлөгчийнхаа нүрийг 5 хоногийн дараа үзэж явах шиг байна. Миннесота муж бол нэлээд цэнхэр муж л та. Ялангуяа миний амьдарч байгаа Миннеаполис хот бол цэнхэр буюу Трампын эсрэг нам тийм ээ, ардчилсан намын гишүүж дэмжигчид илүү олуулан амьдардаг. Тэгээд илүү том хотуудад угаасаа ардчилсан намын гишүүж дэмжигчид буюу либерал үзэлтэй, зүүнний баримталтай хүмүүс илүү олон байдаг. Ориглын хувьд бол илүү улаан мужид тийм ээ, ерөнхийдөө бол уламжлалт үзэлтэй мужид суралцаж төгссөн. Гэхдээ бас цэнхэр мужидаас амьдарч үзсэн байгаа. Тэгэхээр чиний хувьд ер нь тэр ялгааг хэрэг мэдэрдэг байсан бэ? Яг энэ хоёр өөр төрлийн үзэл бодолтой мужуудад амьдарч байхад. Ер нь бол маш их мэдэрнэ. Намайг Аризона мужид сураад төгсөж байхад бол айгүй их мэдрэгдэг байсан. Яг ингээд зургатаар гарч байгаа одоо рекламууд ч юм уу дандаа ерөөхдөө бол улаан намын гişүүдийг тэмцсэн тийм рекламууд явдаг байсан. Амьдарч байгаа хүмүүс нь ч гэсэн энэ ихэнхдээ л цагаан арьстай хүмүүс байдаг гэх юм уу те. Тэгэд ингээд явж байхад бол тухайн үед бол би өөрөө нэг тийм Аз хүний хувьд жоохон нэг тухайн газар байх ёсгүй юм шиг нэг тийм мэдрэмж бол төрж исэн. Тэгээд дараа нь би Калифорни мужид ингээд амьдрахад бол шал өөр дүр зураг бол ажиглагдчихсан л да. Тэрний юу гэхээр ингээд Калифорни мужид бол маш олон төрлийн үндэстэн ястангууд амьдардаг цэнхэр мууж тэгээд одоо яригдж байгаа одоо шийдвэрүүд, улсын шийдвэрүүд гэсэн маш их тийм одоо цэнхэр мужийн одоо цэнхэр намыг одоо ажил намыг нийцсэн тэмцэн тиймэрхүү үйл ажиллагааг бол их тэмцэн байдаг жишээлбэл одоо электрон машиныг дэмждэг ч юм уу fossil fuel буюу одоо нүүрсний хэрэглээг багасгах гэдэг ч юм уу тэр тал дээр айгүй анхаардаг байсан. Тийм учраас гэсэн юм бол айгүй өөр дотор нь амьдарч байгаа хүмүүс гэсэн айгүй өөр Мексик хүмүүс ихтэй, Аз хүмүүс ихтэй гэх мэтчлэн те. Миний хувьд ингээд Миннеаполис хотод амьдраад яг энэ Миннесотагийн их сургууль гэдэг сургуульд би бакалавра болон одоо магистраа суралцж байгаа. Тэгээд бас сургууль, институт тийм ээ, эрдэм шинжилгээний байгууллагууд ч гэсэндээ хэдий наагура ямар нэгэн одоо улс төрийн үзэл баримтлал сурталыг дэмждэггүй ч гэсэндээ яг тэрхүү институтыг бий болгож байгаа хүмүүс нь угаасаа хүмүүс эдэг те. Тэгэхээр зэрэг түүнийгээ дагаад сурж байгаа одоо сэдв альва зүйл нь бол илүү аль нэг талын үзэл баримтлалыг бол илүү их гаргаж ирдэг. Тэгэхээр яг миний сурж байгаа сургууль бол өөрөө нилээн зүүнний үзэл баримталтай хичээл, ном сургаалыг бол надад ер нь заасаар ирсэн. Тэр нь ч гэсэн миний улс төрийн үзэл бодолд бол нилээн нөлөөлсөн байх гэж бодож байна. Тэгэхээр зэрэг чиний хувьд одоо жишээ нь өөрөө бас улс төр болон байгаль орчны чиглэлээр суралцсны хувьд
чиний мэрэгжил, чиний одоо мэрэгжлийн хүрээнд альва асуудлуудыг харах үзэл бодолд яаж нөлөөлсөн бол чиний энэ сурч исэн институт нь? Яг манай сургуулийн хувьд бол ер нь Америкээр ингээ хараад тахад ихэнхдээ одоо их сургууль байдаг жижигхэн хотуудад ялангуяа юм одоо зүүнний чиглэлийн цэнхэр наамыг дэмждэг хүмүүсийн одоо бөөгнөрл үүссэн байдаг л да. Ингээд цаашаа гараад хөдөөрөө очих юм бол мэдээж улаан наамыг дэмждэг одоо Трампын наамыг дэмждэг хүмүүс маш олон байдаг. Гэхдээ тийм учраас ч юм уу би ихснэн одоо улаан одоо мужид амьдардаг байсан ч гэсэн ийм зүүнний өгдөл бодлоор ерөнхийдөө бол одоо сургууль хүмүүжигдсэн гэж байна хэлж болно. Тийм болохоор надад бол нэг тийм ялгаа бол байгаагүй. За тэгэхээр хоёулаа Ягтлав нэртэй анхны подкаста хийгээд яг энэ подкастаараа сонсогч нартаа юуны тухай ярих гээд байгаагаа товчхон дуртахад бол хэдий бит хоёр нэг нь арай жоохон улаан мужид суралцаж төгссөн. Гэхдээ бас яг институт нь цэнхэр байсан ч гэдэг юм уу те. Яг тиймэрхүү бит хоёрын амьдралд Америк нэгдсэн улсын улс төрийн үзэл баримтлал ямар нэгэн байдлаар нөлөөлж болох боломжтой ч гэсэндэ яг энэхүү подкастыг хийхдээ цэвэр судалгаа шинжилгээнд дээр үндэслэж үнэхээр яг юу болсон бэ гэдгийг цэвэр ямар нэгэн үзэл сурталт баригдахгүйгээр хуваалцах гэж байгаа. Тэгэхээр миний хувьд яг тэрхүү конгресст түрүү 7 хоногт юу болоод өнгөрөв гэдгийг судалсан байгаа. Оргилын маань хувьд болохоор яг энэхүү үйл явдал болох хүртэл процесст яг ямар зүйлс болоод яагаад энэ үр дүнд хүрж Америк одоо ингэж дэлхийн анхаарлын төвд ороод байна гэдэг процессыг тайлбарлах гэж байгаа тийм. Тэгэхээр Орглоо чиний хувьд биднэрт нэг өөрийнхөө нягтлсан дээр үндэслээд яг яагаад энэ зүйл болж өнгөрвөө? Өнгөрсөн 7 хоногт яагаад энэ хүчтэй дайралтыг Америкийн ард иргэд өөрсдөө капитол дээр очиж хийж өөрсдийнхөө хууль тогтоогчдыг аюултай амь насыг нь эрсдэлд оруулсан энэ үйл явдал болов. Энийг биднэрт өөрийнхөө нягтлснараа тайлбарлаж өгвөл. За тэгэхээр энийг ярихын тулд бид нэр яалчгүй 11 сард болсон одоо Америкийн нэгдсэн улсын сонгуулийг бол яалчгүй ярих шаардлагатай болж байна л доо. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын сонгуул бол хий дахины анхаарал байсан маш том үйл явдал болсон тий. Тэр энэ дээр юу болсон бэхээр арчилсан намаас Жо Байден нөгөө намаас Дональд Трамп бол сонгуул нэр дэвсэн. Энэ нэггүй сонгуул маань ч гэсэн энэ үрд өмнөх сонгуулаа гэх юм бол айгүй онцлогтой өөр сонгуул болж гисэн. Ягаад тэгэхээр одоо дэлхийн дахин тархаад байгаа COVID-19-ийн цар тахлын улмаас маш өөр одоо яа санал авахаас эхлүүлээд хин сал өгж байгаас ахуулаад үр дагаврын хувьд маш тийм онцлогтой сонгуул болж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр одоо хин гарснаас шалтгаалаад одоо COVID-19-ийн цаашид эдийн засгт гаргаж байгаа үр дагаврыг яаж ямар одоо бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг дээр ч гэсэн маш их тийм шийдэх тийм сонгуул болж өнгөрсөн л доо. Энэ хоёр нэр дэвшигч маань бол хоёр маш өөр төрлийн үзэл бодолтой улс төрчид бол байдаг. Тэгээ арчилсан намаас болохоор одоо юу гэдэг чинь арай илүү нээлттэй, арай илүү одоо нийгмийн халамж одоо ихсгсэн одоо эрүүл мэндийн чиглэлийг төсвийг одоо нэмэх тийм зорилготой цэргийнхаа мөнгийг багасгая, одоо боловсруулалтынхаа мөнгийг нэмье гэдэг болдог бол Трампын одоо намаас болохоор адилхан бизнесийг том бизнесүүдэд дэмжиж гэсэн тийм өөр үзэл бодолтой сонгуул болж гисэн болохоор их онцлогтой болсон л та. Түрний сонгуулийн үр дүн юу болсон бэ гэхээр мэдээж арчилсан намаас нэр дэвсэн Жо Байден бол ялсан. Мань хүн ялахдаа 81 санал нийтдээ бол аваад нөгөө талаас Дональд Трамп маань 74 сая нийт саналыг бол авсан байна. Энэ 81 74 гэдэг нь өмнөд өмнө байж байгаагүй тийм маш том одоо саналын сонгуулийн эрч бол байгаа юм л та. Тэр өөр өмнө 70 сая авч байгаагүй ихлэгч бол өмнө байгаагүй. Трамп ялагдсан ч гэсэн 74 саяыг бол авч чадсан байна. Тэснэ 81 сая аваад санал авсан ч гэсэн Electoral College гэдэг тийм Америкийн зөвхөн Америкт байдаг тийм системийг тэр саналыг авч чадахгүй бол мэдээж ялч чаддаггүй тийм үү. Өнгөрсөн сонгуул 16 оны сонгуулиар харагдсанаар юу гэхээр Hillary Clinton, Donald Trump-аас нийт саналаараа илүү байсан ч гэсэн Electoral College-аар бол бага байсан учраас ялагдсан тийм. Тэгээд Biden болохоор нийт 306 Electoral College-ийг бол саналыг бол авсан байгаа. Трамп маань болохоор 232 Electoral College-ийн саналыг бол авсан. Тийм учраас Дональд Трамп бол ялагдсан. Тэгээд бас нэг онцлогтой юм нь юу гэхээр энэ жил сонгуул өгтөө хүмүүс маш их absentee ballot буюу шуудангаар санал өгдөг тийм саналыг бол маш их хүмүүс саналаа өгсөн байна л да. Тэгээд нийт сонгогчдын 46% нь ерөөсөө шуудангаар саналаа өгсөн. Өөр өмнө байж байгаагүй зүйлэлт Америкт болохоор өмнө нь шуудангаар хичнээн санал авдаг байсан ч гэсэн ийм их одоо шуудангаар саналаа бол авдаггүй байсан. Тэгэхээр яагаад хүмүүс шуудангаар саналаа өгсөн бэ гэхээр мэдээж COVID-19-ийн цар тахалтай холбоотой саналаа биеэрээ өгнө гэдэг маань
одоо COVID-19-ийн халдвар байх магадлалыг бол нэмж байгаа тийм үү. Одоо мэдээж шуудангаар санал өгж байгаа ихэнх хувь нь болохоор Байденгийн ерөнхийлөгчд дэмжигчд буюу одоо арчилсан намын дэмжигчд бол байсан байгаа. Тэгээ энэ юу ихний саналын 58% нь Байденд болохоор шуудангаар санал ирсэн бол Трампд 32% нь шуудангаар санал ирсэн байгаа. Тэгэхээр election day буюу сонгуул өгөх өдөр гэдэг маань яг нэг өдөр байгаагүй хамгийн эцсийн өдөр байсан гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс бол аль хэдийн шуудангаар саналаа өгөөд явуулсаар байсан байгаа. Ерөнхийдөө бол шуудангаар сонгуулаа өгнө гэдэг бол Америкт бол бүр иргэний дайны үеэс хойш байсан зүйл юм байлээ. Яагаад тэгэхээр хүмүүс бол Америк бол угаасаа бид нар сайн мэдж байгаа гадаад дотооддоо дайн байлдаантай байсан улс. За яг дотоодын дайн бол иргэний дайнаар хязгаарлагдаад дуусах бах. Гэхдээ цэргүүд бол байнгын л гадагшаагаа явж энэ тэнд инх тайвныг сахиулах үйл ажиллагаанд бол одоо хүртэл оролцсоор байгаа. Тэгээ энэ цэргүүдийнхаа сонгуул өгөх эрхийг хангахын тулд муж олгон absentee ballot буюу эзэнгүй хүний саналын хуудас гэсэн ерөнхийдөө сонгуул өгөх эрхийг нийлүүлэх нэг аргыг бол хэрэгэлсэн биз дээ. Хамгийн их сэтгэл хөдлөмөр зүйл юу байсан бэ гэхээр цар тахлын үед бол хүмүүс Америкийн түүхэнд бол хамгийн олон саналаа бол өгсөн байлээ. Нийтдээ 161 сая Америк иргэн сонгуульд өгсөнтэй. Тэгэхээр зэрэг энэ бол миний хувьд яг энэ жил ингээд сонгуулийг дотроос нь ингээд ороод харж явахд бол үнэхээр сэтгэл хөдлөм зүйл байсан. Тийм. Америк бол яалтчгүй цар тахалт бол бот зохигдсон хамгийн том улсуудын нэг байна. Тэгэхээр зэрэг энэ бот зохигдсон эдийн засгийн хувьд хүндрэлтэй, нийтийн эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй үед бол хүмүүс бол гарч сонгуулаа өгсөн. Дээрээс нь үнэхээр proactive байдлаар буюу урьдчилан сонгуулаа өгсөн нь бол үнэхээр гайхалтай байсан. Хар ухаанаар бодох юм бол эхлээд тэр шуудангаар ирж исэн саналуудыг нь тоолоод дараа нь биеэр өгсөн саналуудыг нь тоолох хэрэгтэй байсан баг. Гэтэл эсрэгээрээ эхлээд бол хүмүүсийн биеэр өгсөн хүмүүсийн саналыг тоолоод маргааш өглөөнөөс нь ахуулаад шуудангаар ирсэн саналуудыг тоолж эхэлсэн байсан те. Тэгээ тэрэн дээр бас сонгуулийн үйл явдал хэрхэн үрнэсэн дээр чухал нөлөө үзүүлсэн байх гэж би бодож байна. Тэр зүг болов. Тэр тэгэлгүй яах вэ? Тэгээд өмнө нь бол Америкийн түүхэнд 7 хоног бүтэн үргэлжилсэн ийм сонгуул бол болж байгаагүй юм билээ л дээ. Ихтэй л өдөртөө юм уу 2 өдөртөө шийдэгчдэг сонгуулийн одоо үр дүн маань. Тэгэхээр бараг реалити шоуг нэвтрүүлэг үзэж байгаа юм шиг хүн болгон зургатайхаа хүн бүтэн 7 хоногийн турш ингээд сонгуул юу болж байгаа бол хин ялах бол гэсэн энэ төгсвөртэй бол байдалтай бол ялчгүй байсан л та. Энэ асуудлаас болж маш их тийм бодлаан бол үүссэн. Ерөнхийлөгч Трамп тийм шуудангаар ирсэн саналыг дараа нь тоолж байгаа үйл явдлыг бол тэр хүний хувьд энэ бол байж боломжгүй, энэ саналыг тоос ёсгүй гэж бодсон байгаа юм л та. Тийм учраас ерөнхийлөгч Трамп сонгуулийн үр дүнтэй бол нийцхийг бол зөвшөөрөөгүй. Ерөнхийдөө бол сонгуулийн сонгуулийн үр дүнгийн эсрэг маш олон арга хэмжээ бол өөрийн зүгээс болон намынхаа гишүүдийн хамт бол ялчгүй бол ийм арга хэмжээ бол авсан байгаа. Тэгээд бас энэ асуудал дээр юу вэ гэхээр бүх мужи бол юм байгаагүй. Хамгийн гол чухал мужууд бол иймэрхүү байсан. Энэ мужуудыг юу гэдэг вэ гэхээр swing state буюу яаж ч магадгүй мужууд бол гэж ярьж байгаа юм л та. Ерөнхийдөө бол Америкт маш олон мужууд яг аль намыгаа дэмждэг нь бол тодорхой байдаг. Жишээлбэл Алабама муж гэх юм бол угаасаа л улаан санал өгдөг тийм үү. Калифорни муж бол угаасаа л цэнхэр санал өгдөг. Харин зарим мужууд бол яг алин ч өгч магадгүй гэх юм мужууд бол байдаг. Сүүлийн жилүүд миний одоо сурч төгссөн Аризона муж бол хэмжтэй улаан санал өгдөг муж байсан бол энэ жил ингээд флип буюу ингээд цэнхэр муж руу саналаа өгсөн байгаа юм л та. Энэ бол маш олон шалтгаантай одоо Калифорни мужаас нүүж байгаа хүмүүс холбоотой. Залуу хүмүүс Аризона муж руу нүүж байгаа учраас ийм санал гарсан. Мөн бас Жоржиа муж, Пенсильвания муж гэх мөртлэн мужуудад бол иймэрхүү саналын зөрүү, саналын бодлаан бол ерөнхийдөө бол гарсан байгаа юм л та тий. Урд өмнө нь одоо Америкийн түүхэнд ер нь бичигдээгүй хууль гэж юм бол байдаг. Тэрний юу гэхээр ялагдсан одоо сонгуулийн нэртэйгч маань өөрөө concede буюу ялагдлаа хүлээн зөвшөөрөөд миний өрсөлдөгч ялсан гэдэг юм спичүүд хийдэг, яриа хийдэг. Тэнд юу дүү гэхээр энэ юусэн өөрийнх нь дэмждэг хүмүүс бол тэр сонгуулийн үр дүн бол хүлээн зөвшөөрөөд одоо peaceful transition of power буюу эвн найрамдалтай их тайван одоо хүчийг нөгөө ерөнхийлөгчтэй бол өгдөг тийм зарчим бол байсан. President-elect Trump last night about 3:30 in the morning I think it was to congratulate him on winning the election. And I had a chance to invite him to come to the White House tomorrow to talk about making sure that there is a successful transition between our presidencies. Тэгэхээр энэ жил бол болоогүй. Яагаад тэгэхээр Трамп
сонгуулийн үр дүнтэй санал нийлээгүй учраас сонгуулийн үр дүнтэй санал нийлээгүй. Тэгээд өөрийн гэсэн тийм спич буюу яриаг бол хийгээгүй. Тэр нь юунаас харагдсан бэ гэхээр Трамп бараг өдрөө болгон өөрийнхөө Twitter хуудсанда энэ сонгуулиуд худлаа болсон. Энэ сонгуулийг нөгөө надаас одоо хулгайлах гэж оролдож байна гэх мэтийн тиймэрхүү одоо худал мэдээллийг бол яалчгүй бол гаргасан л да. Энээсээ үүдээд юу болсон бэ гэхээр Трамп түрүүний хэлсэн Аризона, Пенсильвания, Жоржиа гэх мужуудад шүүхт хандаж энэ сонгуулийн эсрэг сонгуулийн үр дүнтэй би одоо санал нийлэхгүй байна гэдэг шүүхт бол хаанцсан байна. Гэтэл бол мэдээж бидний мэдж байгаагаар бол тухайн шүүхэд юу гэж үтсэн бэ гэхээр арчлаар цэвэр одоо шудраг болсон сонгуулаа. Энэ бол бид нэр хүлээн зөвшөөрөхгүй гэж санал өгсөн байгаа тийм. Трампын энэ үйлдэлийг болохоор Republican буюу одоо уламжлалт намынхан бүгд найрамдах намынхан бол бүгд бол дэмжээгүй. Жишээлх юм бол Republican намын Mitt Romney гэж одоо 2012 онд бол ерөнхийлөгч Обаматай бол өрсөлдөжсэн тийм нэр хүндтэй сенатор болохоор хүлээн зөвшөөрөөгүй. Трампыг бол буруу шаасан. Түүнтэй нийлээд бас нэлээд хэдэн Republican гишүүнүүд бол бас энэ хэсэг бол зогсчихсан байна. Үүнээс үүдээ тэгээ бэлгүүнээ ер нь одоо энэ болсон үйл явдал маань саяны үйл явдлыг хүрэхэд одоо ямар үйл хөдлөлтөд оролцсон юм болов? 2021 он гараад ердөөсөө 6 хоног өнгөрч исэн тийм ээ. 1 сарын 6-ны 5 гариг бол Капитол руу дайралт хийгдсэн байгаа. За энэ дайралтыг хийсэн хүмүүсийг бол одоо Америкийн тал гаруй хувь нь тийм ээ. Нэгэн дуугаар хит даврагчдын буюу ерөнхийдөө бол террорист халдлага гэж хүртэл одоо үзэж байгаа. Оргилын маань хэлснээр Republican нам буюу бүгд найрамдах нам дотроо хүртэл адилхан үзэл бодолтой хүмүүс бол байсаар ирсэн тийм ээ. Трамп бол одоо ингэж сонгуулийн үр дүнг буруу шаах ирэхгүй гэж үзэжсэн бүгд найрамдах намын гишүүд байсаар ирсэн. Гэтэл энэ үйл явдлын дараа бол Republican нам бол дотроо хуваагдал нь бас илүү хүчтэй болж эхэлж байгааг бол бид нараас харж байна. За тэгэхээр юу болсон бэ гэхээр 1 сарын 6-ны өдөр яагаад яг тэр өдөр энэ үйл явдал болов гэхээр Америкийн Конгресс Electoral Votes буюу сонгогчийн саналуудыг баталгаажуулах өдөр бол байсан. Тэр өглөө би ингээд сэрэл мэдээ үзэхэд бол аль хэдийн Дональд Трампыг дэмжигчид бол Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон DC хотод Save America нэртэй Америкийг аврий одоо гэдэг жагсаал цуглаанд бол одоо цугларч эхэлсэн байсан. Тухайн одоо хотын цагаар өглөөний 10 цаг гэхэд. За мэдээж хэрэг өглөө бол одоо байр байдал бол одоо хэвийн байдалтай байсан. Гисэн ч хэдий одоо мэдээний сурвалжлагч нар орой гэхэд буюу нар жаргаад харанхуй бүрий болж эхлэх үед байдал хурцдах аюултай гэж хэлж байсан. Энэ аюулыг энэ мэдээний сурвалжлагч нар яаж таамаглаж байсан бэ гэхээр тун энгийн. Угаасаа Дональд Трамп өнгөрсөн 2 сарын хугацаанд тасралтгүй өөрийгөө сонгуульд лувирдуулсан гэж зарлж Big Media буюу томоохон медиа компаниуд болох телевиз, мэдээллийн агентлагууд нийлж Трампыг болон түүнд саналаа өгсөн сая хүмүүсийг лувирдлаа гэж нөгөө талаа одоо гүтгэсээр байсан гэж хэлж болно. За энэхүү гүтгэлэг дээр нэмээд бол Трамп тасралтгүй өөрсдийнхээ дэмжигчдээс мөнгө хандив бол гуйж цуглуулсаар байсан. Тэгэхээр бол хүмүүс бол одоо зөвхөн өөрсдийнхөө сонгуульд өгсөн саналаар Трампын төлөө одоо зогсохгүй дээрээс нь өөрсдийнхөө сэтгэл зүй, өөрсдийнхөө мөнгө тийм ээ. Одоо бодоод үзэх юм бол угаасаа Америкийн одоогийн нийт бүтээгдэхүүн бол энэ 2020 онд бол маш их уналтанд, савлтанд орсон тийм. Тэгэхээр бол зэрэг угаасаа эдийн засгийн хувьд маш хэцүү хүнд жил хүртэл хүмүүс бол Трампыг өөрсдийнхөө сонгуулийн саналаар төдийгүй мөнгө төгрөг байгаа бүх зүйлээрээ бол дэмжсээр ирсэн. Тэр хүмүүс чинь Трампын хилээд байгаагаар лувирдуулсан гэд бүр үнэхээр бат итгэцэн байгаа тул тэр хүмүүс бол шудраг ёсыг буцааж авчирна гэдэгтээ бол одоо бүрэн дүүрэн итгээд одоо юунд ч үнэхээр бэлэн болцсон байсныг бол дотоодын аюулгүй байдлыг хамгаалах хүмүүсээр хилүүлдэггүй хүмүүс, энгийн хүмүүс миний хувьд ч гэсэндээ угаасаа таамаглаад тодорхой болсон зүйл байсан. Энэ үйл явдал гарсан өдрөөс хойш ердөө 6 хоногийн дараа Washington Post нэгэн сурвалжлага хүргэсэн байгаа. За энэ бол Америкийг бол одоо зочроогоод одоо хүртэл ерөнхийдөө бол хилцэгдэж байгаа. Яагаад гэдэг том асуултад тэмдэг бол үнэхээр тавигдсан хിവэр байгаа нэг зүйл. Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчоо буюу бидний товчоор мэдэх одоо FBI тийм ээ. Federal Bureau of Investigation нь 1 сарын 5-ны өдөр буюу Капитол руу дайрахаас өмнөх өдөр байгууллага дотроо мэдүүлэг гаргаж Вашингтон DC хотод экстремист буюу хит даврагчийн бүлэглэлүүд дайн хийх аюултай байна гэж тайлгнасан байсныг Вашингтон Пост сонин мэдээлсэн байна. Тэгэхээр холбооны мөрдөх товчоо энэ мэдээллийг бусад дотоодын аюулгүй байдлыг хангадаг байгууллагуудтай хуваалцсан. Гэхдээ хуваалцахдаа
өөрсөнтэй нь буюу FBI-тэй зөвшөлдсгүйгээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй байхыг бол сануулсан байна. Энэ шинэ одоо удирдлага гүйцэтгэгч захиргаа гараад ирэх тийм ээ. Байдны захиргаа гараад ирсний дараа бас энэ асуудал илүү хурцтай тавигдаж яагаад ийм алхам авсныг бол илүү судалж, шүүгч тунгаах бах. Одоо FBI-ийн дотоод мэдээлэлд зочроосон, айц төрүүлсэн зүйл нь юу байсан бэ гэхээр хэд даврагчийн бүлэглэлүүд тэдний гишүүд нь өөр хоорондоо Капитолийн газарт орох түнэлийн газрын зургийг хуваалцаж мөн өөр Америкийн мужуудаас ирж байгаа хүмүүс хаана яаж цугларах төлөвлөгөөг маш нарийн боловсруулж исэн байгаа. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл энэ үйл явдал маань зүгээр нэг өдөр хүмүүс байж байгаа л болцсон үйл явдал биш. Аль хэдийн маш нарийн төлөвлөгөө зохион байгуулалттайгаар хийж исэн үйл явдал гэдгийг бол FBI буюу холбооны мөрдөх товч бол мэдчихсэн. Энэ мэдээлэл дунд хэд даврагчдын бүлэглэл дунд одоо ямар үг хэллэгүүд хэрэгжилж ирснийг хүртэл дурдсан байгаа. Одоо нэг групп дээр дараах одоо мэдээллийг бол одоо хэлсэн байна л да. За энэ нь догширцгой. Энийг жагсаал цуглаан алхал гэж дуутгаа бойл. Дайнд бэлэн бол. Бид нэг бол ерөнхийлөгчөө авч үлдэн, эс бөгөөс үхэн. Зорилгодоо хүрэх үүнээс өөр арга үгүй гэж одоо хит даврагчдын групп бол онлайн групп дээр урайлан хэлсэн байжээ. Билгүүний надад нэг асуулт байна л да. Энэ үйл явдал маань Монгол улсад болсон 2008 онд болсон 7 сарын 1-ний үйл явдалтай нэг адилхан гэж хэлж болох юм шүү тий. Нэг талаас харах юм бол тийм тий. Нөгөө талаас харах юм бол гүй юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр Трамп бол цэвэр гүтгээд байсан тий. Одоо absentee ballot буюу тэрхүү эзгүй хүмүүсийн өгөх санал шуудангаар ирсэн саналыг бол ловирдуулчлаа гэж үзээд байсан. Монголд бол тийм зүйл бол болоогүй тийм ээ. Тийм шуудангаар ирсэн саналууд л мэдээж хэрэг байгаагүй. Хоёрт болохоор тэр 2008 оны сонгуул бол ловирдуулсан сонгуул байсан гэдгийг бол эцсийн байдлаар бол хүмүүс зөвшөөрсөн. Тэр үед хамгийн анхныхаа олимпийн медалийг аваад галыг бол унтраацсан шүү дээ. Тэгээд тэр үйл явдал маань намжаад дууссан. Хувьсгал намын эсрэг тухайн үед Монгол Ардын хувьсгал намын эсрэг дайралтыг хийжсэн. Гэтэл Америкт болохоор энэ болж байгаа үйл явдал нь аль намынхын эсрэг дайралтыг бол хийцэн байгаа байхгүй юу? Ардчилсан нам болон бүгд найрамдах нам руу аль руу дайраад ерөнхийдөө бол Америкийн нэгдсэн улсын хууль тогтоох байгууллага руу дайрснараа бол тим ялгаанууд бол одоо харагдаад байна. Тэгээд түрүүн хэлсэнчлэн нөгөө нэг гал нь унтарсан Монголд бол унтарсан бол одоо бол энэ Америкт болж байгаа үйл явдал бол унтрах шинж тэмдэг бол ерөөсөө харагдахгүй. Ерөөсөө энэ босч байгаа энэ экстремист хэд даврагчдын хөдөлгөөн бол цаашдаа үргэлжлэх хэдэн жилээр үргэлжлэх аюул бол харагдаж байгаагаараа би өөр юм болов гэж бодож байна. Түрүүн би харсан л да яг Конгрессийн байшин дотор ингээд National Guard буюу одоо Америкийн нэгдсэн улсын цэргүүд ингээд дотор нь ороод 100-100-аар ингээд шалан дээр унтаж байгаа зүргийг харсан байхгүй. Тэрийг харчаад би ер нь бол нэлээд төвшөртэй байгаа юм байна да гэж бол харж ирсэн тий. За энэ дээр нэмээд асуух юм бас юу гэхээр түрүүний догширцгой энийг жагсаал буулгаан биш гэсэн одоо мэдээллийг хүмүүс яаж бинтээ хуваалцдагсан бэ? Тэр бол үнэхээр маш чухал асуулт. Бидний л өдөр тутамдаа хэрэгэлдэг сошиал медиа платформуд тийм ээ, Facebook, Twitter зэрэг платформуудыг бол эдгээр группууд бол маш эрчимтэйгээр бол хэрэгжилж исэн байгаа. Facebook, Twitter одоо зэрэгээр эдгээр одоо компаниудыг ерөнхийдөө одоо Big Tech гэж нэрлэдэг байгаа тийм. Тэгэхээр Big Tech буюу томоохон энэхүү технологийн компаниуд маань ашигаа илүү их урдаа тавьдаг учраас маш их хэмжээний хүмүүс ажилуулж тэрхүү нийгмийн сүлжээн дээр болж байгаа зүйлүүдийг ажиглалт хийхээсээ илүүтэйгээр artificial intelligence буюу хиймэл оюун ухаан ашиглаж одоо тэдгээр үйлдэлүүдийг бол тодорхойлох гэж бол одоо оролддог. Гэтэл хиймэл оюун ухаан маань ажлаа ерөөсөө сайн хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл террорист халдлагыг ерөнхийдөө бол Facebook группээр дамжуулж төлөвлөж байхад Facebook-ийн тэрхүү одоо хиймэл оюун ухаан нь тэрэн дээр ийм юм болоод энэ шүү гэдэг зүйлийг хүнд ерөөсө хэлээгүй байгаа. Тэгэхээр зэрэг тэр платформуудыг бол хэрэгэлсээр байсан. Бүх үйл явдал болоод дууссаны дараа, дайралт хийсний дараа тэрхүү группүүд, тэрхүү аккаунтууд бол хаагдаад байгааг ер нь бол одоо бүгдөө сайн мэдж байгаа тийм. За Twitter компани Трамп ерөнхийлөгчийг нийгэмд талцал хүчирхийллийг уриалсан агуулгатай жиргээ оруулсан үндслэлээр түүний Twitter хаягийг хаасан. Мөн одоо Facebook компани Трамп ерөнхийлөгчийн талцалд уриалсан агуулгатай дүрс бичлэгийг устгасан гэдгээ мэдгдсэн байна. Би нэг тоо харсан чинь нэг групп нь 300 гаруй мянган гишүүнтэй болцсон байна гэдэг юм харсан байхгүй юу. Тэр нь маш их хэмжээний хүмүүс бол доороо нэгдсэн дүр зураг бол харагдсан байна тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Яг энэхүү группууд хаагдаад аккаунтууд нь бас хаагдаа. За дээрээс нь Дональд Трампын Twitter, Facebook болон бусад бүхэл сошиал медиа аккаунтуудыг ерөнхийдөө бол Big Tech компаниуд хаагаад байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ үйл явдлын дундуур юу болсон бэ гэхээр бас үзэл сурталтай сошиал медиа платформ байдгийм байна. Тэр нь болохоор Parler гэдэг
одоо сошиал медиа платформ байгаа. Тэгээ тэр платформ дээр маш олон хүмүүс нэгдэж эхэлсэн. Гэтэл үүнийг ажигласан компаниудын нэг болох Amazon тэр дор нь алхам аваад програм нь болохоор өөрсдийнхөө одоо cloud тийм ээ одоо үүлэн storage нь болохоор Amazon-ийнхыг хэрэгэлдэг юм байна л да. Тэгэнгүүт Amazon тэрийг унтраагаа хийцэн. Одоо хүмүүс хаашаагаа ороод ийна гэхээр encrypted буюу хамгаалттай social media messaging програмууд руу одоо энэ группүүд бол хөрвөж эхэлж байгаа. Тэгээд энэ үйл явдлаас хэдхэн хоногийн дараа гэхэд 25 сая хүн тэрхүү програмд элсэж бүртгүүлээд байгаа юм билээ. Ямар их хэмжээний тоо байгааг бол бид нар харж байна те. 25 сая гэдэг бол ерөөсө бага тоо биш. Америк одоо улс чинь өөрөө 300 сая хүн амтай. Тэгэхээр бол аль хэдийн 10% нь бол тэрхүү платформ руу бол одоо нэвтэрч ороод байна гэдэг тоо бол харагдаж байгаа. Би бас нэг юм баачлаа л та. Одоо English Trump нь өөрөө ингээд Apprentice гээд одоо Монголд гарч байгаа шоуны бол үүсгэн байгуулагч одоо монголоор бол гайн үг захирал өөрийгөө бол хүжсэн хүн байгаа штэ. Тэр өөрөө бол айгүй хүн хаалдаг. Би чамаа хаслаа гэж хэлдэг хүн маань том юм тех компаниудаар бол өөрөө бол хасагдсан байж тийм үү? Яг тийм үйл явдал болж байна. Дээрээс нь бас одоо яг энэ 7 хоногт буюу яг өнөөдөр бол одоо Америк нэгдсэн улсад 1 сарын 15-ны өдөр болж байна. Баасан гариг. За ердөөсөө 2 хоногийн өмнө буюу лав гариг Америк нэгдсэн улсын Конгресс бас impeach буюу улс төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага алдсны төлөө буруутгаж шүүхэд татах одоо ихний алхмыг бол Конгресс бол аваад байгаа тийм. Тэгэхээр зэрэг Америк нэгдсэн улсын хууль тогтоох байгууллага хүртэл чи хасагдлаа гэж ерөнхийдөө бол Трампт 2 дахь удаага энэ жил Трампын 4 жилийн хугацаанд 2 дахь удаага хэлээд байгаа нь бас маш их тийм инээдтэй үйл явдал бол болж ийнэ гэж бол хэлж болно. Тийм өмнө нь бол түүхэнд бол Трампын хэлэгч 2 удаа бүр ингээд одоо Конгрессийн House гэдэг одоо доод чатны хурлаар бол одоо хасагдсан тийм эрхлэгч бол байхгүй мэл шүү дээ. Тийм. Тэр бол түүхийг бүтээж байгаа эрхлэгч маань яалчгүй манай Трамп эрхлэгч маань бол байгаа мэн л да тийм. Тэгэхээр яагаад бүр ингээд impeached болох буюу шүүхтэр гим хүлээх хэмжээнд Трамп тулаад байна гэхээр мэдээч хэрэг бол Трамп угаасаа 4 жил ерөнхийлөгч байхдаа бол сайн ерөнхийлөгч байсан уу гэдэг дээр Америкийн тал гаруй хувь нь угаасаа үгүй гэж хэлнэ те. Гэтэл эн чинь өөрөө улс төр. Тэгэхээр улс төр дээр юу болчихваа гэхээр Трампын нэг буруу алхсан алхалт нь юу вэ гэхээр өөрийнхөө дид ерөнхийлөгч рүүгээ халтсан байдал байгаа. 1 сарын 5-ны өдөр буюу Конгресс хуралдаж сонгогчдын саналыг баталгаажуулах өдрийн өмнө Америк нэгдсэн улсын дид ерөнхийлөгч Майк Пенсийг сонгуулийн үр дүнг хүчингүйл тооцож дахин саналт хураалт явуулахыг бол ерөнхийлөгч Трамп шаардсан. Гэвч хуулийн дагуу дид ерөнхийлөгч тийм эрх угаас байхгүй тул 4 жилийн турш Трампыг үргэлж дэмжиж ирсэн Майк Пенс анх удаага түүний эсрэг бол зогссон. Тэгээ энэ шахалтыг хийж Пенс эсэргүүцсэний дараа Трамп Twitter хуудасаараа жиргэж Пенс тийм эрх байгаа гэж одоо худал мэдээллийг бол үргэлжлүүлэн түгээсээр байсан. За тэгээ улмаар 1 сарын 6-ны өдөр Трамп хуран цугласан байсан олон мянган жагсагчдын өмнө гарч ирээд түүнд зориулж зассан тайзан дээр 70 минутын турш илтгэл тавьж тус илтгэлээр Майк Пенст хүч чадал байгаа. Энэ сонгуулийг эргүүлэх боломж Пенст байна гэж ухуулсаар байсан. I hope Mike is going to do the right thing. I hope so. Because if Mike Pence does the right thing, we win the election. Тэгээд улмаар Капитол руу дайрсан үүмэн самруулагчд бол Майк Пенсийг дүүжил гэж ойрлж хашгирч байсан ба цаашлаад Twitter дээр трендинг буюу хамгийн эрэлттэй хаштаг хүртлээ болж одоо хувирсан байсныг бас Twitter буулгаж авсан байт юм байна. Тэгээ Америкт болсон энэ үйл явдал бол Америкийн хувьд бол өмнө харж байгаагүй үзэгдэл боловч дэлхийн унцаг булан бүрт бол одоо ажиглагдчихсэн зүйл. Ерөөсө цэргийн эргэлт хийхин тулд хүмүүс юу хийдэг вэ гэхээр дайн тулааны үеэр эсрэг талаа буулгаж авахын тулд шийдэр гаргагчдын байрч буй одоо байшин руу нэг хаалгаар буюу нэг нүх саваар нь эхлээд эхний ээлжийн цэргүүд ороод дотор талаас нь бусад бүхий л хаалга цонх нүх савуудыг одоо бусад өөрсдийнхээ цэргүүдэд нээж өгөөд дотроос нь ингэж идэх замаар буулгаж авдаг юм байна л да. Яг ийм зүйл бол одоо 1 сарын 6-ны өдөр бол ажиглагдсан. За тэгээ энэ үед яг юу болж исэн бэ гэхээр хууль тогтоох засаглал буюу дээд доод хоёр танхим бүхий байгууллагатай Конгресс нь хамтдаа хуралдаж исэн. Өөрөөр хэлбэл Конгрессийн доод танхим лиман дурдж исэн тэр доод танхимын 435 гишүүд дээрэс нь дээд танхимын сенатын 100 гишүүд ингээ хамтдаа 500 гаруй хүмүүс бол одоо тэр Капитолын байшин дотор байсан те. За тэгээд гүйцэтгэх засаглалын тэргүүн бол одоо цагаан ордонд амьдардаг, тэндээсээ ажилдаг.
Capitol гэдэг энэ байшинд бол одоо энэ хүү хууль тогтоох байгууллагын гишүүд бол одоо ажиллаж үйл ажиллагаагаа бол явуулдаг байгаа. Тийм Монгол улсаар бол одоо төрийн ордон байгаа шүү дээ. Тий яг төрийн ордон гэсэн. Тэгэхээр одоо Монголоор зүйрлэх юм бол ерөнхийдөө бол манай улсын хурлын 76 гишүүнрийг бол одоо гинт одоо хүмүүс дайраад орцсон гэсэн үг те. Магадгүй Монголд бас болох магадaltaй зүйлүүдийн нэг бас байж болно. Тэгэхээр бол энэ бол бас том сануулга. Тэгэхээр дэлхийн хамгийн хүчирхэг улсын одоо хууль тогтоох байгууллагын гишүүдийг бол ингэж дайрж орж ирж болдгийг бол харуулж энэ бол Монгол байтугай дэлхийн ямар ч одоо улс орн бүр болохоор зүйл гэдгийг бол бүр харуулсан болоо гэж би бол бодод байгаа. Дэлгэх. Трамп тэрхүү 70 минутын турш илтгэл дээрээ яг л 5 минут тулдахгүй бол та нар улс оронгүй болно. Та нар улс орноо сул дорой байдлаар эргүүл авч чадахгүй. Та нар хүч чадлаа харуулах ёстой. Та нар хүчтэй байх ёстой гэх мэтчлэн одоо гал асаасан илтгэлийг бол тавьсан байгаа. We will not take it anymore, and that's what this is all about. And to use a favorite term that all of you people really came up with, we will stop the steal. Энэ илтгэлд нь бол хүмүүсийг яалтчгүй бүр үнэхээр өдөөн дэвэргэж одоо энэхүү аимшигтай алхмуудыг бол авахыг бол шаардсан. Үүний улмаас бол 5 хүн бол амь насаа алдаад байгаа. Капитолын цагдаад амь насаа алдсан эмэгтэй байгаа. Капитолын цагдаа өөрөө гэмтэл бэртлийн улмаасаас тэр өдөр бол насараад байгаа. Үүнээс болоод одоо энэ хүү impeachment буюу хариуцлага хүлээхийн процесс бол эхэлсэн. Тэгээ хамгийн анх удаага 2 дахь удаага impeached болохоос гадна эхний удаад бол impeach хийхдээ мэдээж хэрэг Трампын одоо намынхан тийм ээ бүх 8 дахь намынхан бол дэмжиж саналаа өгөөг бол энэ удаа анх удаа 2 намын талаас буюу Трампын намын 10 гишүүн бол Конгрессийн доод танхимд бол Трампыг хариуцлага хүлээх ёстой гэж үзээд саналыг бол өгөөд байгаа. Тэгэхээр энэ 10 гишүүн бол ялангуяа өөрсдийнхөө амь насыг бол эрсдэлд оруулан байж одоо Трампын эсрэг саналыг өгөөд байгаа бас дуртах нь зүйтэй болов гэж би бодож байна. Яагаад энэ монголчууд бидний хувьд чухал зүйл юм бол энэ дээр оргилын хувьд ямар үзэл бодолтой байгаа вэ? Америк улсыг бид нэр арчлын одоо загалмайлсан эцэгтэй арчлын одоо рол модел гэж авч үздэг тийм үү. Тийм учраас Америк гэдэг улсад ийм үйл явдал одоо арчлыг доош нь хийсэн арчлын эсрэг ийм үйл явдал болж байгаа бол одоо Монголд ч гэсэн ийм үйл явдал болж болцсгүй юм а гэдэг тийм аюулын харангыг бол ялчгүй бол дэгдүүлж байна л да. Нэг хүн одоо нэг ерөнхийлөгч нэг хүн ямар их үр дагаврыг бас авчирч болдог вэ? Дарангуйлагч хүн ер нь ямар одоо үр дагаврыг сөрөг үр дагаврыг авчирч болох вэ гэдгийг бид нэр харуулж байна л да. Яагаад тэгэхээр 2021 он бодор ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсад маань болох чинь тийм үү? Тэгэхээр бид нар ч гэсэн сонгуулаа одоо дараа хинд өгөх ёстой вэ? Ер нь яаж бид нар арчлаа хамгаалж өгөх ёстой юм болоо? Энэ жижиг орны арчлал нь ямар үнэтэй тийм өртөгтэй ирсэн юм бэ бид нарт? Тэрийг бид нар яаж хамгаалах ёстой вэ гэдгийг бол яалчгүй бол харуулсан үйл явдал болж байна л да. Би бас Nancy Pelosi буюу одоо доод танхимын одоо тэр хүн Nancy Pelosi гэдэг эмэгтэй маань Congresswoman тийм үү? Тэр хүн маань одоо энэ impeachment одоо энэ Трампыг бааштай гэж хэлэх үйл явдлыг бол эхлүүлсэн одоо толгойлж байгаа тийм бол эмэгтэй байгаа. Тэр хүн маань энэ impeachment энэ процесстоо яг удаа дараалал юу гэж хэлж авах хэрэг Трамп гэдэг ерөнхийлөгч маань Америк гэдэг улсын арчлын эсрэг яалчгүй том дайсан юм аа. Энэ хүн нэг өдөрч гэсэн ерөнхийлөгч байснаар Америкт ямар их одоо хор нөлөө ямар их аюул авчрах болцсгүй вэ гэдгийг харуулж байна л да. Тэгэхээр Америкийн одоо ерөнхийлөгч гэдэг маань одоо цэргийн командлагч хүн байдаг те Монгол ерөнхийлөгчтэй адилхан. Тэгэхээр тэр хүний хуруунд доор цөмийн зэвсгийн коноп бол байж байдаг. Тэр энэ хүн одоо юу хийх нь үнэхээр мэдчихгүй. Тэгэхээр үнэхээр цөмийн дайн ч юм уу эхлүүлж магадгүй одоо шил өөр ямар нэгэн юу мэдүүлж одоо хийж магадгүй учраас бас иймэрхүү одоо impeachment process 7 хоног үлдсэн ч гэсэн хамаагүй яарвчлаа гэдэг тийм бол байр суурьтай байгаа юм л л дээ. Миний хувьд болохоор мэдээж хэрэг 100% санал нийлж байна. Нэмж хэлэх зүйл нь юу вэ гэхээр оргилын хувьд хэлжсэн тийм ээ concede хийх хэрэгтэй гэдэг. Тийм. Concede хийнэ гэдэг бол хуулиндаа байдаггүй зүйл те. Ерөөсө бичигдээгүй хууль байгаа. Улс төрийг бол мэдээж хэрэг хууль эрх зүй альва зүйлээр зохицуулж
болох ч гэсэндэ нөгөө талаар улс төрийн соёл, ёс журам, ёс төртэй байдлаар бас зохицуулж яадаг. Бүх зүйлийг хуульчлах ерөөсөө боломжгүй. Тэгэхээр зэрэг ёс төрөггүй, итгэл үнэмшилтэй бат зогсдоггүй, улс орныхаа итгэл үнэмшилд бат зогсдоггүй тийм хүнээр удирдуулах бол ямар гайхамшигыг бас авчирдаг юм бэ гэдгийг бол харж байна. Трампыг тойрсон хэрэг бол улс төрийн хэрэг гэхээс илүүтэйгээр дэлхийд даяар бол одоо бид нар орчин үеийн түүхэндээ ардчилсан хүмүүнлэг нийгмийг бол дэлхийн улс орон болгон бүтээх гэж бол оролдож байгаа шиг байна. Гэтэл Трамп бол одоо Америкийн ардчлалыг ингэж гутаанд оромжилснороо зөвхөн улс төрийн дайралт хийгээд хөсөхгүй орчин үеийн соёл иргэншилд бас хийж байгаа нэгэн цохилтыг бол хийж гинэ гэж бас бодож байгаа. За тэгээд эцэст нь хүү подкастыг сонсож байгаа хүмүүстээ оргил бит хоёрын хувьас нэгэн асуултыг бас үлдээ гэж бодож байна те. Тэгэхээр энэ үйл явдал ер нь цаашдаа дэлхийн хүмүүнлэг нийгмийг бүтээх гэсэн хүсэл тэмүүлэлд яаж нөлөө үзүүлэх бол бодоод үзээрэй гэж та бүхнээсээ хүсье. Тэгээд бас ялангуяа иймэрхүү сошиал медиагаар ийм хүрээлэгдсэн сошиал медиа бидний амьдралын нэгэн хэсэг болсон энэ үйл явдалд болохоор сошиал медиа бас ямар аюултай байж болох вэ? Бид нэр өөрийнхөө мэдээллийг хаанаас яаж авах нь маш чухал асуудал юм байна гэдгийг бас заавал бид нарт ойлгуулсан тийм үйл явдал болж байна л да. Түүний Netflix дээр гарсан Social Dilemma гэдэг юм баримт кинонд болохоор юу гэж харсан бэ гэхээр арчил намыг дэмждэг хүн, бүгд найраг дамжныг дэмждэг хүн, хоёр хүний үзэж байгаа Facebook-ийн feed нь бүр тэс ондоо тийм байсан мэт л гарч байгаа мэдээлэл нь тэр хүмүүсийн үзэж байгаа одоо мэдээ одоо арчил намын хүмүүс CNN үздэг бол одоо бүгд найрах намынхаа Fox News-ийг үздэг гэх юм уу. Монгол ч гэсэн ерөнхийдөө тиймэрхүү юм бод нэлээд түгээмэл байгаа гэж бодож байна. Хүн өөрийнхөө одоо санал бодолтой нийцэн тэр мэдээл зөвхөн үзснээр одоо арай илүү хумыг хоёр талаас нь олон талаас нь харах тийм чадваргүй болтыг юм байна гэж бол үзэж л да. Тэгэхээр би бас сонсогчдоос нэг юм одоо хүсэх асуух юм нь юу гэхээр таны мэдээлэл авж байгаа их усүр чинь баталгаатай юу? Ял нэгэн байдлаар туулчирсан мөн үү гэдгийг бас өөрөөсөө асуугаад үзээрэй. Энэний дараа бас бид нэр бас өөртөө одоо сонгуулаа өгөхтэй ч гэсэн хин саналаа өгөх вэ? Яаж саналаа өгөх вэ гэдгийг бас эрүүлэр шийдэж чадах юм болов уу гэж бодож байна л да. За баярлалаа Батар өглөө. За баярлалаа бэлгүнэ. Та Сэхэт медиагийн Нягтлаг подкастыг хүлээн авч сонслоо. Энэ дугаарын мэдээг хөтлөгч Бэлгүн оргил нар нягтлж саунд инженер дээр буяа ажиллав. Бид ирэх дугаараараа Америк нэгдсэн улсын шинэхэн ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын тухай нягтлж хүрэх болно. Та шинэ дугаараа хүлээн авч сонсохыг хүсч байвал подкаст тоглоулагчаараа Нягтлаг подкастыг олж дагаарай.